Сайн бацгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монгол толсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хажир авахгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань Улаанбаатар хотод гарсан 30 настай эрэгтэй 11 настай охины биед халдсан хэрэг байгаа хэлээ. Ингээд шууд хэрэгтэй орцгоё. Шүүгдэгчийн хувийн мэдээллийн талаар байгаагүй харин 30 настай гэсэн мэдээлэл нь бол байсан. Тийм болохоор шууд холбогдсон хэргийн талаар ярив. Шүүгдэгч Галаа нь 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Хангуул дүүргийн нутаг дэвсгэрт гудамжаар явж байсан бага насны буюу 11 настай Ануг хүч хэрэглэн гэртээ оруулж улмаар хувцсыг нь тайлж хүчнэхийг завцсан гэмт хэрэг толбогдсон. Энэхүү хэргийн талаар хохирогчийн ээж болох нараа мэдүүлэхдээ охин маань аав эмээ өвөө нарын хамт Хангуул дүүрэгт амьдардаг. Бага хүү анант надтай хамт амьдардаг юм. Нөхөр бит хоёр 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлдээ батлуулсан. 2009 оноос хойш бит хоёр салж хоёр талд тусдаа амьдарч байгаа. Одоогоор албан ёсоор гэрлэлдээ цуцлуулаагүй манай том охин Ану 2005 онд төрсөн. Төрөх үед нь нөхөр бит хоёр гэрлэлдээ батлуулаагүй байсан учраас охиныхоо төрсний гэрчлэгийг ээжээр нь овоглож авсан юм. Манай нөхөр арх их гуудаг, агсан сохтуу тавьдаг хүн байсан. 2007 онд танхаан хэргээр 5 жилийн хорих ялаар шийтгүүлж 2009 онд өршөөлийн тухай хуулиар суллагдаж гарч ирсэн. Эрэгтэй засраагүй, бүрж ширүүн, ууртай, уцаартай, догшин зан авиртай болсон байсан. Тиймээс бит хоёр таарч тохиргоо болж 2009 оноос салж тусдаа амьдарсан. Том охин маань аав дээрээ, бага хүү маань над дээр байдаг. Би хаяа том охинтойгоо уулзах гэхээр охиныг маань надтай уулзуулдаггүй. Би 2017 оны 5 дугаар сарын 3-4-ний үед том охин Анутайгаа хамт 7 хоног байхаар аав болон хадам ээжээс зөвшөөрөл авч охиныхоо хамт Хангуул дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг. Өөрийн найз цэцгэгийн гэрт байсан. Тэднийд байх хугацаанд би Ануг өөрийн биеэр сургуульд хүргэж өгч авдаг байсан. 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр би охиныгоо хичээлээс нь 12 цаг өнгөрч байхад аваад цэцгэгийн гэрт ирсэн. Тухайн үед тог тасарсан байсан. Цэцгээ ажилтай байсан. Цэцгэгийн ажил гэрээс нь 100 м хүрэхгүй зайд байдаг. Охин маань ээж гэрт тог байхгүй байгаа юм чинь би цэцгэгийн ажил дээр очиод гар утсаа цэнгэлчээд ирээгээд явсан. Би тухайн үед ажил нь ойрхон учраас санаанд оролгүй явуулчихсан. Удалгүй охин маань гүүгээд ороод ирсэн. Яасан талаар нь асуухад энд нэг муухай ах барьж аваад гэрлүүгээ чирч оруулаад гэж хэлээд уйлаад байсан. Би галын тэгээ төмрөө барьж гарсан боловч гудамжинд хүн байгаагүй. Тэгтэл охин нарийн гудамж руу заагаад нарийн гудамжны хажуугийн хашаа та тишээ битгий ор. Тэнд их муухай царайтай муухай хүн байгаа. Та цагдаа дуудаад цагдаатай хамт ор гэдсэн. Тэгэхээр нь би цэцгэгийн ажил руу ороод цэцгээгээр цагдаа дуудулсан. Охиноосоо би миний охиныг тэр хүн яасан юм бэ? Өвтгсөн үү гэж асуухад тэр хүн миний хувцсыг тайлаад уран дээр түлхэж унгаасан. Тэгэхээр нь би хөлөөрөө жийж унгаагаад цутаачихсан гэж хэлсэн. Тэр хүн миний охиныг гудамжаар явж байхад энэ найлын хашаанаас ахыхаа гутлыг аваад өгөөч нохоо нь хүүхэд рүү дайрдаггүй маа гэж худлаа хэлж хашаандаа уруулаад хувцсыг нь уурч хөлөөрөө болиулах гээд эсрэгүүцэж тийчлэх үед нь өмд дотоожийг нь давхар татаж тайлсан гэсэн. Тэр үед орны хажууд байсан тогооны залгуураар нөгөө хүнийг цохиход хойшоо саваад унахаар нь өөдрүүгээ гүйтэл амбаарынх нь хаалга уяатаа байхаар нь уяаг нь татаж хажуудаа байсан хурцыг авч нөгөө хүний толгой руу зохиж зүхтаасан гэсэн. Зүхтаагаагүй бол ямар асуудал гарах байсныг хэлж мэдэхгүй байна. Энэ бүгдийг би мэдэж байсан ч гэсэн эцэг нь мэдээд хүн амины хэрэг гарч ах үе. Охинтой минь намайг дахиад уулзуулахгүй болчихгүй гэж бодоод би гомдолгүй гэж хэлээд гомдлыг хаалгачихъя гэж бодсон юм. Өөрөөр надад гомдолгүй гэж хэлэх шалтгаан байгаагүй. Гомдолгүй шалгуулмааргүй байсан учраас би цагдаагийн байгууллагаас дуудсан цагт ирээгүй юм. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нэгэнт эрүүгийн хэрэг үүссэн юм чинь сэтгцийн өвчтөе нөгөө хүн дээр хуулийн дагуу арга хэмжээ авах байх. Би охиноод ахин цагдаа шүүх прокурорын байгууллага дээр авчирмааргүй байна. Тиймээс бид хоёр шүүх хуралд суухгүй.
Охинд маань гэмтэл шарах учраагүй учраар эмнэлгээр яваагүй, явах шаардлага байгаагүй, хэрэг тавсаруулах нэхэмжлэл баримт байхгүй. Хэрэг гарах үед оноогийн хувцас нь урагдаагүй байсан. Хар өнгийн күртэг, хар тэрко, тавчиг, дотоож, зээживч зэргийг нь би нөгөө сэтгцийн өвчтөг хүний хашааны гаднаас олж авсан. Күртгэнд нь боогоод хашааныхаа гадна тэр хүн тавьсан байсан. Охин маань тухайн үед гэрт орж ирэхдээ Майктайгаа орж ирсэн. Би энэ хэргийн талаар хадам ээж салсан нөхөртөө огт хэлээгүй, мэдэгдээгүй байгаа. Тэдэнд битгий мэдэгдээсэй гэж хүсэж байна. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой санал хүсэл гомдол надад байхгүй, нэмж ярих зүйл байхгүй хэмээн хохирогч охины ээж нь мэдүүлэг өгсөн. Харин хохирогч охин уг хэргийн талаар мэдүүлэхдээ би хан уул дүүрэгт аав, эмээ, өвөө, ах эгч дүү нартайгаа хамт амьдардаг. Миний ээж нараа нь сонгон хайрхан дүүрэгт тусдаа амьдардаг юм. 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр ээж нараа намайг дүү Анандын хамт аваад хан уул дүүрэгт байдаг найз цэцгийн гэрт хонсон. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр би цэцгийн эгчийн гэрийн хажууд байдаг тоглоомын талбай дээр очих гээд талбайн хажуу талын гудамжинд явж байхад нэг танихгүй эрэгтэй хүн дуудаад хашаан дотор нохооны хажууд байгаа гутал аваад өг гэж хэлэхээр нь би айгаад үгүй гэж хэлээд гүйсэн чинь миний араас тэр эрэгтэй хүн хөөгөөд намайг барьж аваад цээжээр тэрвэрч өргөөд гэртээ оруулаад үүдний амбаархаа хаалгыг түгжээд намайг баруун талын орон дээр дарж хэвтээд миний хувцсыг хүчээр тайлаад цээживчний баруун талын мөрийг ураад миний өмд дотор өмдийг хамт шувтлаад намайг үнсэх гээд байхаар нь би уруулнаас нь хазаад цээж рүү нь хөлөөрөөжийгээд газар унгаад шалдан гарч гүйх гэхэд амбарын хаалганы төвжээ тайлах гэж байхад араас татаад газар унахаар нь би гэр төшүүлээ тавьсан байсан хүрсээр толгой хэсэгт нь нэг удаа цохиод гарч гүйгээд цэцгийн эгчийн гэрт дээгүүрээ цээживчтэй доогоороо шалдан ороод ээжид болсон асуудлын талаар хэлээд ээж цагдаад мэдгцэн. Намайг гэртээ оруулсан эрэгтэй хүнийг би танихгүй. Тэр өдөр анх удаа харсан. Дахиж харвал танина. Тэр хүн надтай бэлгийн харьцаанд орж чадаагүй. Би гарч зүхтаасан. Намайг гэртээ оруулсан хүн 30 орчим насны, дугуй царайтай, 155-аас 160 см орчим өндөртэй, онгор нүдтэй, хар үстэй, эрүү болон хамрынхаа доороо жоохон сахалтай, хазганаж алхадаг эрэгтэй хүн байсан. Тэр хүн намайг өргөөд хашаандаа оруулаад гэрийнхээ үүдэнд ирэхэд би зүхтаах гэхэд миний хөлнөөс татаж байгаад миний гарнаас чирээд хүчээр гэртээ оруулсан. Миний хувцсыг гэртээ оруулж байгаад тайлсан. Намайг баруун орон дээр дарж байгаад миний хүрдэг цамцыг тайлаад дараа нь миний өмдийг дотор өмдтэй хамт татаж тайлаад намайг хүчээр шалдалсан. Миний майкны зүүн талын мөрийг тастаад цээжвчний баруун талыг гараараа татаж урсан. Тухайн асуудал болох үед миний биед учирсан гэмтэл байхгүй. Надад одоо ямар нэгэн санал гомдол, мэхэмжлэх зүйл байхгүй хэмээн хохирогч охин мэдүүлсэн байна. Энэ хэргийн талаар гэрч цэцгээ мэдүүлэхдээ манай гэрт тэр үед манай найз нараа 2 хүүхдийнхээ хамт цуг байсан. 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр би ээлжийн ажил дээрээ байсан. Тэгтэл үдээс хойш цагийг нь санахгүй байна. Нараа 11 настай охин анууг дагуулад уйлчихсан. Айж сандарсан байдалтай охиныхоо урагдсан гих хувцсыг нь тэрвэрчихсэн, галын дэгээ барьчихсан, ануу дээгүүрээ нэмгэн күрдэг, даагаараа шорт өмссөн ирсэн. Нараа шорт өмсгсөн гэж хэлж байсан. Би яасан, юу болсон талаар асуухад гудамжинд нэг хүн анууг чирч гэртээ оруулаад хүчиндэх гэж оролцсон байна гэж хэлсэн. Тухайн үед ануугийн биед гэмтэл шарах учирсан эсхийг би анзаарч хараагүй. Ямар ч байсан ануу айчсан, уйлжчихсан байсан. Тэгээд би юу хүн хаана байгаа юм гэхэд нарийн гудамжны баруун урд талын хашаанд байдаг залуу байна гэж хэлсэн. Тэр хашаанд угаасаа мэдрэл муутай юм уу гэмээр 20 гаруй насны залуу байдаг юм. Би тэр залууг өмнө нь хэд хэдэн удаа гудамжинд харж байсан. Харваас мэдрэл муутай юм шиг харагддаг. Тэр залуутай биеийн ярьж үзээгүй. Ээж нь гих ихжил тэр залууг харж ханддаг юм шиг байсан. Тэр залууг урд өмнө нь тийм үйлдэл хийж байсан гэж би огт сонсож байгаагүй. Ануу нараа нар манад ирээд хамт байгаад удаагүй хитгэн хонож байсан юм. Тийм болохоор энэ хавийнх биш гаднаас ирсэн хүүхэд учраас тэр мэдрэл муутай залуу хүчиндэх гэж оролцсон байх. Түүнээс тэр хавийнхаа хүмүүсийг тэр залуу татаж чангааж байгаагүй байх. Мэдрэл муутай гэж хэлээд байгаа залууг галаа гэдэг гэж би сонссон. Манай ажил дээр ирэх үед нараа нь ануугийн тэрко футболкийг барьчихсан, урагдсан хувцас нь гээд тэрвэрчихсэн байсан. Тэр хувцснуудыг хаанаас авсан, хаана нь хэрхэн урагдсан байсныг нь би хараагүй хэмээн мэдүүлэг өгсөн. Харин одоо бүгдээрээ сэтгцийн өөрчлөлтөө гэх галагийн ээжийн мэдүүлгээс сонсцгоё.
Галаа нь 1987 онд Улаанбаатар хотод 1-р төрх газарт төрсөн. Одоо 30 настай эрэгтэй. Би 5 төрсөн, 1 хүүхэд маань эндэж, 4 хүүхэд өсгсөн. Галаа манай 2 дахь хүүхэд. Дээрээ 1 ах, доороо 2 дүүтэй. Галаа цэцэрлэгт огт явж байгаагүй. 1 сартаа байхдаа идээд менингит өвчнөөр өвчөлж хүүхдийн 2 дугаар эмнэлгийн сэхээнд 7 хонсон. Тэгээд дэмжлэгдэж байгаад гайгүй болоод эмнэлгээс гарсан. Гараад 2 сар болоод шприцний шар авч дахин сар гарan эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 1993-аас 1994 онд сургуульд 1-р ангид оруулах гэсэн боловч ямар ч сурах чадвар байхгүй байсан учраас сургуулиас гаргачихсан юм. Боловсрол эзэмшээгүй, ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Бага байхад нь би өөрөө хардаг байсан. Одоо гэртээ байж байдаг. 2006 онд хүүгээ анх сэтгцийн эмнэлэгт үзүүлж байсан. Тухайн үед сэтгцийн эмнэлэг 1-р эмнэлгийн ард байсан ба тэр үед эмчнэр үзэж хараад группд орох хүүхэд байна гэд групп тогтоосон. Группд байх хугацаанд удиралдаа 1 удаа, жилдээ 4-5 удаа эмчид үзүүлдэг байсан. Манай хүүхэд анх F71 оюуны хүндэвтэр хомсдол гэх оншоор онцлогдож байсан. Одоо бол F70 оюуны хөнгөн хомсдол онштой байгаа. Гэхдээ эргээд хүндэвтэр болж магадгүй гэсэн. Галаа ер нь дуу цөөтэй, сэтгцийн хувьд ямар нэгэн өөрчлөлт байхгүй, ер нь л хэвэн байдаг. Орилж хашгирч хүнлүү дайрдаггүй. Жирийн хүн шиг хэлж ярьж байгааг сайн ойлгоно. Хэл ярианы бэрхшээл байхгүй. Урд нь гэрийн ойр зөөрийн ажил туслаад ус авч өгдөг байсан. Хэрэгт холбогдсноос хойш ер нь дуу муутай, бусадтай харьцах дургүй, хинтээж юу ч дуурахгүй, ярих дургүй, юм хэлэхээр сонссон ч сонсоогүй юм шиг байх болсон. Шүн зурагт үзэж байгаад оройтож унтдаг, өглөө босдоггүй, гар утасны тоглоомоор тоглоод салдаггүй, яаж тоглоод байдгийг мэдэхгүй. Дүүнэртэйгээ гар утас булаацалтаад тоглоод байдаг. Тийм болохоор би утсыг нь нуучихсан. Миний хүү хашаанаасаа гадагш огт гардаггүй. Гэрээсээ гарч хашааныхаа лойр орчимд байдаг. Урд нь хаяа ус авч өгдөг байснаа одоо ус авч өгөхөө байсан. Найз нөхөд гэж байхгүй, гадуур дотор ганцаараа явдаггүй. Бид нар л хаяа хотын төв рүү айлд очих үедээ дагуулж явна. Түүнээс ганцаараа огт гардаггүй. Гэртээ ирж байгаа хүмүүсийн заримтай нь гайгүй ярьдаг, заримтай нь огт дуугардаггүй. Дуугуул байгаад байдаг юм. Би уг нь байн хамт байж, харж хандаад байдаг байсан. Хэрэг гарсан гэх тэр өдөр би эгчийнх нь 2 хүүхдийг нь дагуулад эгчийн эхлүү нь явхаар болсон. Тэгээд галааг хамт явъя гэхэд үгүй би гэртээ зургтаа үзээд байж бай гэхээр нь би 13 цагийн үед гэртээ үлдээгээд явсан. Тэгтэл 17 цагийн үед цагдаагаас над руу ярьж хүүг хэрэгт холбогдсон талаар хэлсэн. Манай хүүхэд урьд өмнө нь ямар ч хэрэгт холбогдож байгаагүй. Би сонсоод их гайхсан. Ирээд түүнийг загнахад юу ч дуурахгүй. Дуугүй байгаад байсан. Бэлгийн харьцаанд тогтоорч байгаагүй. Байнга зурагт хараад байдаг учраас би зурагтай болгээд болиулдаг байсан. Эхнэр хүүхэд найз эмэгтэй огт байхгүй. Урьд өмнөж байгаагүй. Хүүхэд маань байнгын ясаргаанд л байдаг юм. Хэрэгт холбогдох үедээ галаа гэртээ ганцаараа байсан хэмээн хүүхдийнхээ тухай түүний ээж нь мэдүүлэг өгсөн. Харин хорооны хэсгийн ахлагч мэдүүлэхдээ би хэсгийн ахлагчаар 9 жил ажиллаж байна. Галаа нь хаан улдүрэгт ээж аав нарын хамт амьдардаг. Миний хариуцсан хэсэг. Тиймээс ажил төрлийн шумаар таньж мэднэ. Галаа нь 30 настай, сэтгцэн өвчтэй, байнгын ихийнхээ асаргаанд байдаг хүүхэд. Хогт сургууль цэцэрлэгт явж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Галаа нь 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 11 настай охиныг хүчинтхийг завцсан гэх хэргийн талаар би сонсож байсан. Өвчин хөдөлсөн үедээ ийм үйлдэл гаргасан байсан. Галаа нас биед хүрсэн учраас бэлгийн асуудлаа шийдэх гээд байдаг юм. Хаяа ажиллаар гэрт нь орохоор их хэвгүй байдаг. Эмэгтэй хүн харахаар сэрлэн хөдлөөд байдаг юм шиг байлаа. Тиймээс ээж аав нь эзэнгүйд ганцаараа гэрт нь ордоггүй. Хүмүүсийн ярьж байгаагаар бол хашаанда гар хангалга хийж байдаг гэж сонссон. Би гар хангалга хашаан дотроо хийж байхыг нь харж байсан. Манай хэсгийнхэн сэтгцэн өвчтэй гэдгийг мэддэг учраас холоор явдаг юм. Гэтэл тэр үед хотоос колонкод ажилдаг цэцгээгийн хэмэгтэйгийнд 11 настай охин ээжтэйгээ ирж таарад тэр охиныг худлаа илж хашаандаа оруулж гэртээ чирч оруулж хүчинтхийг завцсан гэсэн. Галаа нь гадуур явж ийм тийм асуудал гаргадаггүй. Дандаа л гэртээ байж байдаг юм. Тухайн хэрэг гарах үед нь ихэн гадуур ажилтай. Гэртээ ганцаараа галаа байсан гэсэн. Галаа нь урьд өмнө хүчингийн хэрэг болон бусад хэрэгт холбогдож байгаагүй. Хашаандаа хуцаа тайлж бэлэг эрхнээ гаргаж гар хангалга хийдэг гэдгийг хүмүүс мэдэх байх. Хашаанаасаа гарч хүнлүү халдаж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн байна.
2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын 784 дугаартай дүгнэлтэнд галаанд гэмт хэрэг үйлдэх үедээ оюун ухааны хөнгөн хомсдол хэмээх сэтгцийн эмгэгтэй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдэлийн учир холбогдлыг ойлгож өөрийгөө удирдан хянах чадвартай байсан. Үйлдсэн хэргийнхээ үйлдэлийг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай. Галаа нь оюун ухааны хөнгөн хомсдол хэмээх сэтгцийн эмгэгийн улмаас эмнэлгийн хяналтанд байдаг бөгөөд амбулаторийн хяналтын картанд хан улд үүргийн нийгмийн даатгалын хилцээнд дэрэгдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар оюун ухааны хөнгөн хомсдол ношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 79%-аар 24 сараар сунхаар шийдвэрлэв гэсэн эмнэлгийн бичиг баримт байна. Энэ нь галааг оюун ухааны хөнгөн хомсдолтойг баталж байгаа бөгөөд галааг албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй хэмээн үзсэн. Галаанд сэтгцийн хувьд хэрэг хариуцах чадвартай хэмээн дүгнсэн дүгнэлт гарсан. Шүүх хуралдааны үеэр галаагийн сэтгцийн байдлыг наривчлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр түүнд оюуны хөнгөн хомсдол гэсэн онц тогтоогдсон боловч гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдэлийн утга учирыг ойлгох, мөн зан авираа удирдан хянах бүрэн чадвартай байсан хэмээн дүгнсэн. Өөрөөр хэлбэл хийж буй үйлдэлээ юу болохыг ухамсарлаж, буруу гэдгийг нь ойлгож байсан тул түүнийг сэтгцийн өвчний улмаас гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзээгүй юм. Иймээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж шүүх тогтоосон. Хохирогч охин болон түүний эцэг эхийн зүгээс шүүхэд гомдол мөнгөн нэхэмжлэл гаргаагүй бөгөөд охины бие мах бод болон сэтгэл санаанд ноцтой хохирол учраагүй гэж үзсэн. Тиймээс галаагаас ямар нэгэн нөхөн төлбөр гаргуулах шаардлагагүй хэмээн шүүх шийдвэрлэжээ. Мөн галаа нь өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаа ял шийтгэл хүлээж буй этгээд байв. Гэсэн ч шүүх уг гэмт хэргийг нийгэмд учруулах аюул үйлдэлийн гэм бурууг харгалзан үзэж түүнд 5 жил 6 сарын хугацаагаар хорихлыг оноосон. Уг ялыг хаалттай хатуу дэлгэмтэй хорих ангид бус нээлттэй хорих газарт ял эзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хэрэг бол ганц хүний асуудал биш, нийгэмд боддоор байгаа үнэхээр хүнд асуудал юм. Сайхан гарсан 30 настай эмэгтэйг хүүхэдтэй хамт амь насыг нь хохироосон хэрэгч мөн сэтгэл зүйн асуудлаас үүссэн хэмээн хэвлэл мэдээлэлээр цацаж байсан. Ялангуяа сэтгцийн өвчин, сэтгэл зүйн асуудлыг тоохгүй орхивол ямар ноцтой үр дагаварт хүрч болдгийг олон кейс бидэнд тодорхой харуулж байна. Хэрвээ та эсвэл таны ойр дотны хэн нэгэнд сэтгэл зүй, сэтгцийн хувьд асуудал ажилладаг бол заавал мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Үүнийг нуух, үл тоох тусам хожим хэн нэгэнд хор хүрэх эрсдэл нэмэгддэг гэдгийг санаарай. Мөн манай сувгаар өмнө нь сэтгцийн өвчний улмаас гэмт хэрэгт холбогдсон өөр нэгэн дугаарыг оруулсан байгаа. Хэрвээ та сонсохыг хүсэх юм бол би доор комент хэсэгт линкийг нь оруулчихна. Тэгээд та бүхэн сонсоорой гэж хүсье. Тэгээ сонсож байгаа хүн бүр энэ бүх хэрэгээс сэрэмж авч анхааралтай байгаасай гэж хүсэж байна. Өнөөдрийн дугаар энд хүрээд дуслаа. Тэгээ дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.